Орон нутгийн ажилчид болон шинэ залуу ажилчдыг их дэмжиж сайн ажилладаг. GCR компанид орсноор өөрийн амьдралаа өөрөө өөрчилж чадсан, хүссэн бүхэндээ хүрч чадсан. GCR Mongolia компани нь хөд орон нутгийн залуучуудын ажил эрхлэлтийг дэмжих, цаашид ажлын байраар хангах болон гүний урхан салбарт мэргэжүүлэх зорилгыг хүрээнд оюутлогоо болон Skillstech компанитай хамтран үндэсний ур чадвар хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Уг хөтөлбөрт нийт хөд орон нутгийн 110 гаруй иргэн оролцсноос 60 оюутныг шалгаруулан цахилгаанчин, гагнуурчин, сантехникч мэргэжлэр сурган амжилттай төгсгöd байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань цахилгаанчин, гагнуурчин, сантехникийн чиглэлээр дархан, дорнод, далан задгадад байрлах мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд амжилттай суралцаж төгссөн юм аа. Өмнөг аймгийн Балигны коллежийн хувьд бол Өмнөг аймаг оюу толгойн хоорондын хамтын ажиллагааны санал жижиг байдаг л да. За нийт ажил хүчний дийлэнх хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлэх, орон нутгийн уугуул иргэдийг хөдөлмөрчдийг нэмэгдүүлэх гэсэн энэ чиглэл рүү нэлээд анхаарч ажилладаг. За энэний хүрээнд бол Өмнөг аймгийн Балигны коллеж дээр бол ажил олгогч нартай хамтарсан нэлээд үйл хөдлөлтөр бол хэрэгждэг. За энэ хөтөлбөрийн явцад нь бас GCR Mongolia гэж хуцаалт компанид бол манай байгууллагын хувьд бол бас нэлээд олон чиглэлд бол маш амжилттай бол түншилж ажиллаж байгаа. Тухайлбал бол жил гарны өмнө бол богино хугацааны сургалтанд бол 60 өмнө говийн иргэнийг бол бэлтгээд төгссөхийн дараа бол GCR хуцаалт компани бол 100% ажлын байраар хангасан. За тэгээ энэ сургалтын гол онцлог нь юу гэхээр анх сургалтанд элсэж орохсож байгаа хүмүүсийг бол тухайн компанийн хүний нөөцийн ажилд төлөөлөл өөрсдөө сонгож авруулж авснараа бол нэг онцлог. GCR Mongolia хуцаалт компани энэ мэргэжлийн боловсролын салбарт оруулж байгаа хувь нэмэр бол маш олон томоохон аж ахуй нэгж, маш олон ажил олгогчдод бол бас нэг үлгэр дуурайл жишг болж байгаа. Яг энэ 60 суралцагчдын гагнуурын мэргэжлэрх нь бол манай сургалтаар бэлтгэсэн л дээ. Энэ төгсөгчд маань бол бүгд 100% GCR хуцаалт компани ажилд орчихсон явж байна. Судалгаагаар бол ажил олгогчдын зөвлөж гэсэн яг энэ хөтөлбөрөөр төгссөн залуучдын хувьд бол хандлага төлөвчлийн хувьд бол бас ер нь бол бас нэлээд санаанд нийцэх үе юм байна гэдэг ийм санууд бол ирсэн байна. За тэгээд яг энэ хөтөлбөрөөр дамжуулаад нэлээд давчсан бэлтгэгдсэн ийм залуучуудад гарахад бас хүмүүс GCR Mongolia хуцаалт компани бол бас хөнөөрөө оруулж байгаа. Тус сургалтын онцлог нь Австралийн сертификат 2 түвшний хөтөлбөр явагдсан ба хөтөлбөрийн явцад GCR Mongolia компани зүгээс сар бүрийн дэтгэлэг олгож, онл практик хөслүүлэн мэргэшүүлснээрээ ихээхэн үр дүнтэй болсон билээ. Одоогоор нийт төгсөгч оюутнууд маань 100% ажлын байраар хангагдсан ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Сургалтанд 6 сарын турш гагнуурчны мэргэжлээр сурж төгссөн. Сургалт нь болохоор өөрөө сарын студент байр хоолн цаанаас байсан. Тэгээ санхүүгийн тал дээр бол нэг бэрхшээл тулгарч байгаагүй. Тэснэр нь бол ер нь заах, мэдлэг чадвар бол ер нь маш өндөр. Тэгээд ажлыг дадлах туршлагатай хүмүүс өсөнтэй хүйлийн зааж өгсөн. Сургалтын чанар бол ерөнхийдөө сайн байсан. Сургалтын дээр цаг барьж сурсан. Тэгээ багаар ажиллах чадвар сайтай болсон. Тэгээ хамт олонтой болсон. За сургалтаас нэгт өөрийн бие зөв авч явах. Хоёрдугаар бол олонтой зөв боловсон харьцах. За гуравдугаар бол тэгээ багаар ажиллах чадвар. За иймэрхүү бол маш сайн бас шингээж авсан байгаа. Сургалтанд сууснаар байнгын доктортой ажлын байртай болж амьдралаа бүр өөрчилж чадсан. Өөрийн хүссэндээ хүрч зорилгоо биелүүлж чадсан. GCR has got a program out that takes students and we place them in the training center, and after they've been assessed and gone through all the training necessary, GCR employs them into the company. From what I can see and what I've assessed, they're very skillful, they're willing to work. We definitely didn't make a mistake. They're always learning. That's why we're here to show them and give them guidance, but there's definitely no lack of willingness to work. They are hard workers, just as anyone else. In general, the culture here, it's a little bit different to what I'm used to, but very easy to adapt to. The personalities and the attitudes of the locals are amazing. Friendly, humble, easy to get along with. They are hard workers, extremely hard workers, always willing, always helpful. We've actually managed to create a bond between each other, especially the Seeking crew. It's amazing, you know, from where we started and where we are now. We've got a bond that not many places or around the world would be able to get, so there's no regrets on my side, and I give anyone opportunity that wants to come visit the site and see how we operate and see that the bond that we have, it's a real thing. So on my behalf, thank you. Миний амьдралд бол
маш их нь бол одоо санхүүгийн доктортой, найдвартай ажлын бай, гэр бүлийн бүлүүр маш их дэмждэг. Миний ажлыг бол ажилтай байгаад л ер нь л баяртай л байдаг. Сургуульд суугаас өмнө бол би хар бор ажил хийдэг байсан. Энэхүү сургуульд хамагдаад энэ оюутгой компанид орж, тэгээ Жизар Монголо компанид бас ажиллаад 1 жил орчим болж байна. Энэ дөр миний амьдралд бол маш их өөрчлөлт гарсан байгаа. Жизар компани орон нутгийн ажилчдыг сургалт болон санхүүгээр дэмжиж ажил авдаг. Компанид орсноор өөрийн амьдралаа өөрөө өөрчилж чадсан, хүссэн бүхэндээ хүрч чадсан. Ажилчдаа үргэлж, тусалж, дэмжиж явахад нь талархдаг шүү. Үндэсний ур чадвар хөтөлбөрт хамрагдсан оюутнууд нарийн мэргэжлийн мэдлэг болон туршлага хуримтлуулснаар өөрийн үн цэнийг нэмэгдүүлж, байнгын ажлын байраар хангагдсанаар санхүүгийн доктортой байдал бий болохын зэрэгцээ. Баг хамт олонтойгоо сэтгэл дүүрэн ажиллаж, компани үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмэр оруулж байгаа явдалд талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.